Засгийн газрын өнөөдрийн уралдаанаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг улсын хуралд өргөн барихаар болсон нь мэдээлээ. За мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд шинээр гаргасан журмуудыг судалж, хуулиас давсан 1000 журмыг цуцлахаар болжээ. За хууль заагаагүй ямар нэг хяналт чадгалт хийх дүрм журам батлахыг бүрэн хоригдж байгаа. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн эд хөрөнгө бие махбодод халдахыг хатуу хориглоно. За зарим аж ахуйн гэж давуу эрх олгох, ялгарлан дэмжихийг хориглоно. Бизнесний үйл ажиллагааны зөв бусаар нөлөөлөх, өмч хөрөнгийг хууль бусаар хураах, албадан нийгмийн хариуцлага хүлээлгэхийг хориглон гэх мэт төрийн эдийн засгт оролцоог нэлээд хязгаарлах, тодорхой болох ажлуудыг хийн. За ингэснээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх хамгаалагдаж орчин сайжирна гэж үзэж байгаа юм. За эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулиар төр хувийн хэвшлийн чадж байгаа ажилд хөндлөнгөөс нь оролцохгүй байх, хувийн хэвшлийн өмчлөг эрхийг хангах, төрийн эрх үүргийг хумих чиглэлд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. За мөн төрийн хяналтлагын тоог бууруулах зарчмыг баримтлана гэлээ. Нийгмийн даатгалын багц хуулийг дагаад 70 хэдэн журам гарч байна. Бид нар тэтгэвэр тэтгэмж нийгмийн даатгалтай холбоотой харилцааг хууль эрх зүйн хувьд нь цогцоор нь уншихын тулд хуулиас нь гадна дахиад 75 журам нийлүүлж харж ойлгох болчиход. Боловсролын салбарын харилцааг зохицуулж байгаа хуулийг ойлгохын тулд боловсролын багц хуулиас гадна бид 50 гаруй журмыг цуг харж ойлгох болчиход. Түүнчлэн сүүлийн 5 жилийн хугацаанд журмуудын тоо 3.5 дахин нэмэгдэж, хуулиас давсан журмууд иргэд бизнес эрхлэгчдийг дарамтлж байна гэж үзжээ. Иймээс ч хүнд суртал дарамт учруулж байгаа 1000 журмыг хүчингү болгохоор болсон байна. Хязгааргүй хөвчлснээр хөвд очсноор хязгааргүй өндөр үнээр дулааны үн нийлүүлэгдэнэ, эрчим хүчний үн нийлүүлэгдэнэ гэсэн үг биш ээ. Нөгөө талдаа аль болох олон дулааны цахилгаан станцуудыг, эрчим хүчний их үүсрүүдийг барьж байгуулахын төр бодлогоор дэмжиж эхлэхээр нийлүүлэлт нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдээд эхлэхээр үн тогтворчно. За үнийг тийм үндэслэл үүсгэж байгаа асуудал дээр эрчим хүчний зохицуулахаараа шаналт тавьж байгаа, цаашлаад шаналтаа тавиад явчихна. Тийм болохоор үндэслэлгүйгээр өнөө өсөх асуудал гарахгүй. Мөн эрчим хүчний салбарын компаниудыг хувьсгаар бослыг танилцууллаа. Энэ тохиолдолд цахилгаан дулааны үн нэмэгдэхгүй гэдэг болгоомжлол зүй ёсоор үүсэж байгаа юм а.